Ер нь бол юм хийж чаддгүй улсын зовлон их юм да. Учир нь бид нар түүхийн нүүрсийг хятад руу гаргадаг. Буцаагаад коксч нүүрсийг хятадаас авч байгаа. Үндсэндээ юу гэж ийнэ вэ гэхээр бид нар маха бусдад өгчөөд хоол хийлгүүлээд буцаад өндөр үнэ судалтай авч байгаа байхгүй. Одоо 306 мянган тонн нүүрсийг, кокс нүүрсийг ямар үртгэр авсан? Энэ мэдээллийг амаар байна. Ер нь бол утаа гэдэг бол бодит амьдрал дээр бол ядуурл шүү дээ. Бид нар утаатай тэмцээд байгаа байхгүй. Үгүй. Ядууралтай тэмцэх хэрэгтэй. Энийг бол бүр засгийн газар их хурл хийх хэрэгтэй. Даанч биднээс долоон доор нөхдүүд тэнцээ дураараа дургаж байгаа учраас энэ асуудал уялдаа холбоогүй маш олон тэрбум төгрөгийг их найдын хэмжээгээр нь бид нар шатаас өөрсдөө гэсэн үйлдвэр байхгүй зовлоо. Бид нар зүгээр бэлэн одоо энэ асуудлуудтай нүүр тулж чадахгүй байгаасаа болоод иргэд одоо энэ аяц давтаж байгаа. Гал түлээд угаасаа л утаа харна. Утааны үр ашиг нь юу юм бэ гэхээр угаар үүсэж байна. Угаар нь өөрөө иргэдийн эрүүл амь настай шууд холбоотой гэдэг ийм логик холбоосыг ойлгохгүй байна. За энэ угаар мэдрэгчийн төхөөрөмж нь 45 мянган ширхгийг авах юм байна. За энэ тендер дээр хэдэн компани орсон бэ? Над ирсэн мэдээлэлээр бол нэг л компани гэж байгаа. Тендерийн техникийн үзүүлэлтэн дээр болохоор яаж юм бэ гэхээр урд нь төрд угаар хий мэдрэгчийг шахаж исэн буюу тендер шалгарч исэн гэдэг ганцхан үзүүлэлтээр шалгарсан нь үнэн үү? Мөн одоо энэ 2025 оны 10 сарын 1-ээс 2026 оны 6 сарын 1-ний хүртэлх хугацаанд хэрвээ энэ кокс нүүрсээр хүний амь нас эрсдэл энэ шийдвэрийг гаргасан хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээр огцрох уу? Хариуцлагыг яг тэгж асуумаар байгаа юм. Яагаад тэгэхээр энэ ажлыг хийж чадна гэдээ энэ сандал дээр сууж байгаа байхгүй. Энэ төсвийн захин засварлах эрхийг боломжийг та бүгд бүх бололцоог нь өөрсдөө хуйгалцсан байна. За утаа бол яг үүндээ нийгмийн асуудал гэж дөрөв биелсэн. Тэгвэл энэ утааны дараа нь энэ ядууралтай яаж тэмцэх юм? Иргэд өөрсдийнхөө хөрөнгөөр гэрээ дулаалаад, ипотекийн зээлэнд хамрагдаад, ногоо эдийн засаг гэд хөөцөлдөөд, сэргээгдэг эрчим хүчийг аваад өөрсдийнхөө ахуй амьдралыг сайжруулахын тулд за газнаас татгалзаад, нүүрснээс татгалзаад ингээд шилжих хөдөлгөөн хийгдэнгүүд цахилгааны үнийг нэмэх үү? Энэ дээр ямар бодлого барьж байгаа вэ? Ер нь бол бид нэр яг тодорхой нэршил хэлэхгүйгээр хариуцлага ярихгүйгээр энэ асуудал явахгүй. Бид нэр утааг ялдаг гэж маш олон сурчлагаа PR хийжсэн бол одоо хэдүүлээ жоохон бодиттой бай юу? Иргэд бас ухаалаг болсон. Бид нар утааг ганцхан л аргаар ялна. Энэ бол орон сууц эсвэл хувийн орон сууц энэ байдлаар л явна. Тийм учраас яг тодорхой мэдээлэл авъя. 306 мянган тонн кокс нүүрсийг ямар өртгөөр авч байгаа вэ? За амар төвшин дарга хариулъя. Их шаргалан төлөөлөгчийн асуултанд. Зундууд орч. Зундууд орч төлөөлөгчийн асуултанд. Зундууд орч төлөөлөгчийн асуултанд хариулъя. За хагас коксны асуудалтай бол яг таны тавьж байгаа асуудлыг бол мөн иргэдээс бас яг адилхан тавьж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотод за Монгол улсад хагас коксыг боловсруулад үйлдвэрлээд нийлүүлж байгаа. За мөн стандарт шаардлага хангасан Улаанбаатар хотын хэрэгцээг шаардлагыг нийлүүлж чадах үз тийм хагас коксыг үйлдвэр байхгүй байгаа нь бол ойлгомжтой. За үүнийхээ хүрээнд ч гэсэн өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хагас коксыг үйлдвэр барих за түүний судалгааг за барих байгууламжийн хийх асуудлыг бол нийслэл Улаанбаатар хотод бол үүрэг даалгавар өгсөн байгаа. За үүнийхээ дагуу бол нийслэл Улаанбаатар хотын захиргааны зүгээс бол энэ судалгааны ажилдаа бол орцсон явж байна. За ерөнхийдөө бол нэг 14-өөс 16 сарын дотор гэрээ байгуулагдсны дараагаар бол төр хувийн хвшлэр хагас коксны үйлдвэрийг оруулаад ашиглалтанд оруулж болох судалгаа гарч байна. За үүнийг бол ингээд бид нэр одоогийн байдлаар бол Багнуурын нүсний уурлагыг бол түшиглээд бол ашиглалтанд оруулахаар бол асуудал явж байна. Гэхдээ энэ асуудал хилцгээр оруулж ирж байгаа хоёр дахь асуудал дээр бол илүү дэлгэрэнгүй бол яригдана. За энэ асуудлыг бол Батбаяг зөвлөх бол илүү дэлгэрэнгүй бол хоёр дахь асуудлаар бол та бүхэнд бол танилцуулаад явнаа. За 306 тонн хагас коксыг бол тендер зарлаад авсан байгаа. За энийг бол 5 толгой түлших юм бол илүү тодорхой хариулаад яваарай. За угаар мэдрэгчийн асуудлыг Мөнхбаатар дарга илүү
хариулаад яваарай. За амь нас эрсдүүл яах вэ гэж. За амь нас угаартай холбоотойгоор амь нас эрсдгээс урьдчилан сэргийлэх ажлуудыг бол нийслэлийн зүгээс бол та бүхэн мэдж байгаа. Бүх арга хэмжээг аваа явж байгаа. За өмнө бол бид нэр бол айл болгон дээр нь ордог байсан, тайлбарладаг байсан, сурчлагыг өгдөг байсан, яндангийг хөөлдөг байсан. Ан цав үүсцэн зуухыг гагнж өгдөг байсан. За эдгээр ажлуудыг хийгээд явсан. За одоо бид нэр арай нөгөө нэг дэвшилтэт технологи ашиглаад ухаалаг мэдрэгчээр бол энэ айлаа бол тавиад явнаа. За хяналтаа бол тавиад явна. За ингэснээр түрүүн миний хэлжсэн тийм ээ. Бид нэр нүүрс худалдахт нь хүртэл хотуулаа системээр тухайн айлын угаар мэдрэгч нь холбогдсон байна, холбогдоогүй нь ажиллаж байна, ажилтаагүй байна уу гэдгийг шууд мэдрэх хэрэгтэй. Тэгээд 1-2 удаа бид нэр сануулга өгөөд тэгээд 3 дахь 4 дахьс нь бол бид нар нүрсээ борлуулахгүй тэр айл угаар мэдрэгчээ та нэгдсэн системд За ямар асуудлууд байдаг гэх юм бол нөгөө уцаа цэнгэлэх гэж ч юм уу тог өөр юм залах гэж юм уу нөгөө залгуураасаа салгацсан байдаг. За салгаад буцаа залахаа мартцсан байдаг ч юм уу. Тийм нэг ойр зүрийн ийм асуудлаас болоод угаар мэдрэгчүүд бол салж байгаа нэгт. За хоёрт үндсэн хяналтын нэгдсэн систем дээр угаар мэдрэгч салангууд шууд мэдээлэл нэрнэ. Салаал бол манай нэгдсэн системд мэдээлэл ирээд бид нэр шууд тэр айл руу холбогдно. За аав руу, нээж рүү, хүүхд рүү. За болохгүй бол хажууд хөрш рүү. За тэгээ нөгөө улирлын чанартай ажилдаг албан хаагчдыг холбоод тухайн салгацсан байгаа айл руу оч гэдэг өрөө даалрууд очиод ажиллана. Тийм болохоор бол төрийн зүгээс, нийслэлийн зүгээс энэ угаарталтын хас урьдчилан сэргийлэх одоо байж болох бол бүх арга хэмжээг бол авж байгаа. Сүүлдээ бол одоо ингээд угаар мэдрэгч холбохгүй бол нүрсэж өгөхгүй хүртэл гэдэг бол арга хэмжээг бол цааш авч явнаа. Энэ бол нийслэлийн иргэдийнхээ амь насыг хамгаалах, нийслэлийн иргэдийнхээ төлөө бол авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж бас зөвөр бас ойлгох хэрэгтэй баха. За цахилгааны үнийн асуудал гэх юм бол энэ бол эрчим хүчний яам гэхээс илүү цахилгааны үнийн асуудал тэр комиссийн тогтоод юм байлээ. За энэ дээр бол юм. Гэхдээ бол энэ үйл бол бид нөх хөнгөлтөө өөрөөр явдгаар л явна. Тэрэн дээр бол ямар нэгэн асуудал байхгүй гэж байгаа. За цахилгааныг бид нэр шууд нэгдсэн төвөөс авахаасаа илүү бид нар сэргийгт эрчим хүч рүү бол ингээд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтраад энэ сэргийгт эрчим хүч рүү бол орсон нь бол нөгөө айлдаа илүү хэмнэлттэй болж иж харагдаж байгаа. За ингэснээр бид нар дараа жилийн төсөвтэй ч гэсэн энэ ажлыг бол илүү өргөн хүрээгээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хийхээр бол оруулж ирэх гэж байгаа. За 5-7 Мөнхбаатар дарга 2 дэлгэрэнгүй бас хариултаа өгч байна. Баруун талын микрофон 5-7 Түлш гүйцэх сэхэрл Эрдэнэ 2 Араас нь Мөнхбаатар. За зөндөө дөрж төлөөлөгчийн асуултанд хариулъя. 306,226 тэрбум төгрөгөөр нэг тонныг за 738,000 орчим төгрөгөөр бид ажилт дотоодын хятадын ажилт одоо дотоод тээвэр бүх зүйлүүд нь хятад талын зардлууд бүгд орсноор ингээд авч чадсан. За ерөнхийдөө энэ үнийн дүнг ярихад би бас нийтлэнгийн түвшний өртгийг ярьж өгье гэж бодож байна. За бүгд мэдж байгаа бох манайх үйлдвэрлэлийн өртөг 600,000-аар тээвэрлэлтэй оруудад ингээ хийдэг байсан. Энэ нь бол үндсэн түүхийн эдийн үн ороогүйгээр 600,000-аар хийдэг байсан. За 738,000 бид нэр бүрэн өртгөө шингээх юм бол энэ түвш өөрөө 900,000 төгрөгөөр ингээд бүтэж байгаа. Үнийн хувьд илүү үнэтэй юм шиг мөртлөөсөө яг зарцуулалтын хувьд үндсэндээ би одоо бас запастаа хэлж байгаа 25%, 25-аас дээш 30 хүртэлх хувийн хэрэглээний зарцуулалт ингээ гарч ирж байгаа. Үр дүн нь бол одоо хамгийн багадаа 22%, бусад техникийн үзүүлэлт нь 90 хүртэлх хувийн бас үр дүн гарч байгаа болохоор энэ сонголт руу явсан юм аа. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Мөнхбаатар. За зондод ирж төлөөлөгчийн асуултанд хариулъя. Энэ онд бид нийт 51,061,061 гэсэн 2 угаарын мэдрэгчийн гэрээ худалдан авах гэрээ байгуулсан. За эхний 51,000 угаарын мэдрэгч авахыг бол бид шууд аргыг бол ашиглаж худалдан авсан байгаа. За энийгээ бид авилгатай тэмцэх газарт бол гэрээг одоо хуулийн дагуу хургуулад бол ажилласан. За 2 дахь 61,000-ын одоо худалдан авалтыг бол нийслэлийн худалдан авах ажиллагааны газраар одоо энэ тендер зарлуулж бол нээлттэй тендер зарлуулж худалдан авалтыг бол хийсэн. Ингээд нийт 3 компани орж ирсэн байдаг. За тэгээд яг өмнө гэрээ байгуулж исэн компанид нь бол сонгон шалгарсан байдаг. За ер нь бол
энэ угаарын мэдрэгч маань нэг ийм учиртай байдаг юм. Бид нэр одоо алсын цаан дамжуулаад явхад интернетээр нэгдүгээрт дамжуулах боломжтой, хоёрдугаарт шилэн кабель, гуравдугаарт одоо юмсын интернет буюу нам долгионыг бол ашиглаж дамжуулдаг. За тэгэхээр гэр хорооллын айл руудыг бид нэр шилэн кабельд холбох боломжгүй. За интернет гэдээ явах юм бол заавал 4G юм уу 5G-гээр холбох хэрэгтэй болоод эхэлнэ. Тэгэхээр тухайн айл өрхүүдийн маань одоо сарын зардал нь бол маш өндөр гардаг. Тэгэхээр энийг бол айл өрхөд маань бол төлөхгүй гэдэг юм барь сүртэй бол байдаг. За одоогийн байдлаар бол бид нэр юмсын интернетийг ашиглах буюу IoT гэдэг технологиг бол ашигладаг. Энэ IoT технологиг бид нэр шаардлага тавиад дэд бүтцээ одоо хангасан ийм компани орж ирээ гэдэг байдлаар бол бид нэр шаардлага бол тавьдаг. За учир нь юу гэхээр саяхан бас манай нэр бүхий нэг дүүрэг дээр энэ угаарын мэдрэгчийг авсан байдаг. За тэгээ худалдаж аваад буцаагаад энэ биднесийг одоо энэ IoT сүлжээнд холбож өгөөч. Тодруулах зундууд өршлөлөгч. Төр ингээд бүгдийг хийж чадахгүй. Өрсөлдөөнөөс чанар ирдэг. Өрсөлдөөнөөс чадах үүсдэг. Гэтэл ингээд нэг компани ингээд өөгшүүлээл монополд ингээд яваад ах юм бол өөрөө энэ угаарын мэдрэгч хийгээл бид нар ингээд төсөв агаал нэг л одоо бизнесийг дэмжиж байна шүү дээ нийслэл. Энэ нэгэд өрсөлдөөний зарчимтай нийцэж байгаа юм. Шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөөх газрыг бол гомдол гаргамаар байна. Гэхдээ энэ техникийн үзүүлэлтээр бусдад боломж олгож ийж энэ өрсөлдөөний зах зээл дээр үнэн хямдарж ийж үйлчлэгээ сайжирж ийж маш олон юмнуудаар орох хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэг шуудан нүүрсийг 5,000 төгрөгөөр зарна гэж байгаа. Үндсэндээ 1 тонн нүүрс 40 шуудан нүүрс. Хэрвээ одоо иргэдийн одоо янз бүрийн нөгөө 100-ууд байгаа. Энэний эрсдлүүд яах вэ? Айдас биш шүү дээ. Тэр кокс нүүр чинь маш их халалт үүснэ. Халалт нь тэр одоо 100-ны стандарт гэдэг юм уу? 100 нь өөрөө Зундууд өршлөлөгчийн асуултанд хариулъя. Мөнхбаатар дарга. За ер нь бол угаарын мэдрэгчийнхаа дэлгэрэнгүй ярихад бол энэ бол бид нэр хэрэглэгчийг одоо интернетийн төлбөр төлөөгүй эсвэл ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй гэж угаарын мэдрэгч унтарч болохгүй. Энэ төхөөрөмж бол байнгын 24 цаг 365 хоног ажиллаж явах хэрэгтэй. Энэ төхөөрөмжийн сарын төлбөр нь 300 төгрөг байдаг. Энэ 300 төгрөгийг нь бол манай түш хэрэгч дүүшлэг төв төсөвдөө суулгаад төлөөд явдаг. Бусад сүлжээг бид нар ашиглаад явбал боломжтой боловч нөгөө айл өрх маань 4G 5G-гээ төлөөд явна гэхлээр тухайн айл өрх нь интернетийн төлбөр төлөөгүйгээс болоод угаарталд үүсвэл дараачийн асуудал бол яригдах гэдэг. Тэгэхээр энэ ч бол бид нар ард иргэдийнхээ аюулгүй байдлыг бодсон үндсэн дээрээс юмсын интернет гэдэг хамгийн одоо зардал бага гардаг энэ интернетийг л бид нар шаардлага тавьдаг. Тухайн нээлттэй тендерт бол энэ шаардлагыг биелүүлж байгаа бүх компаниуд оролцох эрх нь бол нээлттэй байгаа. Энд чинь бол бүх гэрцийг нь бид нар заагаад өгж байгаа бүх зүйл дээр бол энэ компаниуд нь бол нээлттэй оролцоод явах ийм зүйл бол байгаа шүү. За 100-ны эрсдлийг бол ярьж байна. Тийм энэ бол одоо бид нар судалгаа аваад үзэхэд бол одоо манай гэр хорооллын айл өрхийн 76-аас 80 орчим хувь нь бол шаардлага хангахгүй 100-тай пишнтэй энэ эвдэрсэн байна гэд одоо ийм байгаа. Нөхцөл байдал бол ийм байгаа. За бид нар 2 дугаар сард 100 худалдаж авна гэж тендер зарласан байсан боловч энэ одоо тухайн үедээ бол улс төрөөс бол одоо авахгүй гэдэг байдлаар ийм шийдвэр гараад бид нар бол одоо тендер худалдан авах асуудал татгалцсан. Энийг бол одоо 100-ха айл өрхүүдийг одоо өөрсдийн хариуцлагын хүрээнд 100-ны бүрэн бүтэн байдал, яндангийн бүрэн бүтэн байдал, за мөн дээрээс нь зөв галалгааг хэвшүүлээч гэдэг байдлаар одоо нийгэмд одоо бүх сүлжээгээр л одоо ажиллаж байна. Гэхдээ энэ нь бас тодорхой үр дүнд бол хүрэхгүй л байна.